Төрийн сойрхолд Чойжиг агсны бүтээл 1961 онд дэлгэснээр гарсан Монголын сайхан орон баримтат киноны хөгжмийг холбооны бүгд найрамдах Герман улсын хөгжимчид бичүүлж их хувь нь тухайн улсад хадгалагдаж байжээ. Их хувийг Монголын талын хүсэлтээр 2017 онд Монгол улсын засгийн газарт хүлээлгэн өгсөн байна. За энэ киноны хөгжмийг анх удаа бүрэн ихээр нь Чойжиг агсны мэндэлсний 100 жилийн зориулан хүндэтгэлийн тоглолтод тогложээ. Ард түмэнд ирээдүйн хойч үедээ энэ Чойжиг гэж ямар хүн байсан юм бэ? Ямар бүтээлүүд төрүүлсэн бэ гэдэг бид нэр одоо дэлгэрэнгүй энэ хүнийг хүндгсэн, эргэн сансан, дурлсан, хайрлсан энэ гайхамшигтай тоглолтыг хийж байгаа болохоор сэтгэл маш их өндөр байна. Монголын хөгжмийн урлагт зүтгэсэн 40 жилийн хугацаанд бол энэ хүний 200 гаруй бүтээл одоо яг манай урын санд байдаг. Тэрнээс гадна Чойжигод бас нэг өөр онцлог зүйл юу вэ гэхлээр зэрэг өрнөдийн олон зууны түүхтэй сонгодог. Мөн орчин цагийн хөгжмийн зохиолчдын болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс нэг 300 орчмыг ардын найрал хөгжим, симфони найрал хөгжим, цөөхөл хөгжмөд найруулсан байдаг. 1961 онд ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан холбооны бүгд найрамдах Герман улсын кино үйлдвэр болон Монгол кино үйлдвэр хамтран Монголын сайхан орон баримтат киног бүтээж байжээ. Энэ киноны хөгжмийг төрийн сойрхолд Чойжиг симфони найрал хөгжимд зориулан бичсэн байна. Энэ бүтээлийг түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан урлагийн гай утгалтан удирдаач Буянбаатар санаачлан үндэсний их найрлаар тоглуулан 2025 онд пен золгон гаргаж байжээ. Бидний зүгээс өөр хүүхдүүд нь бас цаашдаа одоо өвгийнхаа нэрмжит одоо тэмцээн уралдаан гэж бас батсан юм зөндөл байна тий. Кинонд зориулж бичсэн хөгжим шүү дээ. Ер нь бол тийм учраас богинохон өөр юм зураглалуудтай. Тэгэхээр би бол одоо удирдаач тэр зураглалыг яаж гаргах нь тэр бол бас сонирн байна л да. Тэгээд би даасан концерт тоглож байгаад би бас маш их талархаж байна. Төрийн сойрхолд Чойжиг агсан Монголын сайхан орон симфони, Жаламхаар бүжгийн хөгжим, Миний ээж, Сайлчин бүсгүй тэргүүтээ 200 орчим хөгжмийн бүтээл зохиожээ.